Энэ удаагийн хичээлээр past continuous буюу өнгөрсөн дөрвөлжлөг цагийн баталгаал дасгалуудыг ажиллах болно. За дасгал ажиллахын өмнө бүгдээрээ өмнө хичээлдэр үзсэн дүрмийг сэргээ занцгаая. За бид өнгөрсөн дөрвөлжлөг буюу аливаа үйл явдлыг дүрслэн ярих хэлэхдээ he she эдийн араас was үйл үг ing залгуур авдаг. За were you day-ийн араас were үйл үг ing-тэй орно. За бүгдээрээ баталгаал дасгалуудыг авч үзье. За уг дасгал дээр өгүүлбэрийн оронд цэгийн оронд өгүүлбэрийг гүйцээж бичгтээ өнгөрсөн дөрвөлжлөг цаг буюу past continuous цагийн зөв тохирох дүрмийг ашиглан зөв өгүүлбэрийг гүйцээж бичих дасгал байна. За нэгдүгээр дасгал today Helen is wearing a skirt. Yesterday she was wearing trousers. За өнөөдөр тэр юу бүх өмсөж байгаа боловч өчигдөр үнд өмсөж байсан гэсэн өгүүлбэр. Тэгэхээр өчигдөр болсон үйл явдлыг дүрслэхдээ past continuous цагаар илэрхийлнэ. За тэгээ yesterday she гэж байгаа учраас was wearing trousers гэж бичсэн байна. За хоёрдугаар өгүүлбэр what did he say? What did he say? Та тэр юу хэлсэн бэ? За тэгээд өнгөрсөн цаг дээр асууж байна тийм ээ. За тэгэхээр I don't know. I wasn't listening. За би сонсож чадсангүй гэсэн утгыг хэлэх гэж байна. Тэгэхээр энэ дэр I байгаа учраас was за сонсож чадаагүй учраас not гэсэн үгүйсгэлийг авсан байна. Тэгэхээр wasn't гэж товчлсон хэлбэрээр бичсэн тийм ээ. За 3 дугаар өгүүлбэр we were sitting at the back of the theater. We couldn't hear very well. За энд бид театрын арын хэсэгт суусан учраас сайн сонсож чадаагүй гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр энэ дэр we байгаа учраас were sit буюу үйл үг нь ing төгсгөлтэй бичигдсэн байна. За 4 дугаар өгүүлбэр за this time last year Steve was working on a farm. За энэ дэр өнгөрсөн жилийн энэ үед Steve нэг фермд ажиллаж байсан гэсэн өгүүлбэр. Тэгэхээр Steve маань he учраас was working гэж хувирсан байна. За 5 дахь өгүүлбэр they didn't see me. They weren't looking in my direction. За тэгэхээр энэ дэр тэд намайг хараагүй. За тэд миний чиглэлд хараагүй гэсэн утгатай байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр they байгаа учраас were за тэгээд not төгсгөл орж ирсэн байна. Weren't looking гэж үчигдсэн байна тийм ээ. За 6 дахь өгүүлбэр the weather was bad. It was very cold and it was snowing. За энэ дэр өнгөрсөн болсон үйл явдал буюу өнгөрсөн дөрвөлжлөж байгаа үйл явдлын талаар дүрслэхдээ за was were үйл үг ing-тэй бичигднэ гэсэн дүрмээ дахин санаад за ит байгаа тохиолдолд бид нар was snow үйл үг араас ing залгана гэсэн дүрмээ санаж бичсэн байна тийм ээ. За 7 дугаар өгүүлбэр I saw you in your car. За were you going? За энэ дэр болохоор би чамайг машинда байхыг харсан гэж байна тийм ээ. За тэгээд чи хаашаа явж байсан бэ гэсэн асуулт. Тэгэхээр энэ дэр юу байгаа учраас subject юу байгаа учраас were you going гэдэг асуух өгүүлбэр төр ингэж асуусан байна тийм ээ. За 8 дугаар өгүүлбэр I saw Kate a few minutes ago. She was looking for you. За би хэдэн минутын өмнө Kate-ийг харсан гэж байна тийм ээ. За энэ дэр дараагийнх дээр нь тэр чамайг хайж байсан гэд тухайн цаг мөчид үргэлжлүүлсэн үйл явдлын талаар төсөлтөө past continuous цагийг ашигласан байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр she байгаа учраас was look гэдэг үйл үгийн ардлаар ing залгасан байна. За дараагийн дасгалыг авч үзье. За дараагийн дасгал бол өгүүлбэрийг зөв тохируулах даалгавар байна. За эхний жишээг бидэнд хийж өгсөн байна тийм ээ. За тэгэхээр when I got to the cafe, my friends were waiting for me. За энэ дээр болохоор намайг кафед очих үед за манай найзууд хүлээж байсан гэсэн өгүүлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр найзууд нь хүлээж байсан гэсэн өгүүлбэр бичгтээ past continuous цаг дээр бичсэн байна. За дараагийн өгүүлбэрийг харъя. За we fell asleep. За эхнээс нь эхлээд тохирог өгүүлбэрийг олцгоё. За when she was living in Rome гэхээр тохирохгүй байна тийм ээ. Тэгэхээр бид унтсан байсан. Унтсан гэсэн утгатай үгийн үргэлжлэлийг нь олох нь тийм ээ. Тэгэхээр she was working in a clothes shop. За when I was driving home but nobody was watching it while we were watching a film. За тэгэхээр энэ хамгийн тохиромжтой өгүүлбэр нь болохоор и өгүүлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр бид кино үзэж байх үедээ унтчихсан байсан. Унтсан гэсэн утгатай өгүүлбэр болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр бид кино үзэж байсан гэдэг нь болохоор past continuous буюу өнгөрсөн үргэлжлэж байсан үйл явдлыг илэрхийлж байгаа тийм ээ. За 3 дугаар өгүүлбэр Amy learned Italian. За Amy Итали хэл сурсан гэсэн өгүүлбэр байна тийм ээ. За үүний үргэлжлэл бол за when she was living in Rome. За тэр Ромд байх үедээ Итали хэл сурсан гэсэн өгүүлбэр байж болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор за 3 и тохиромжтой байна тийм ээ. За тэгэхээр Италид амьдарч байх үедээ гэдэг нь болохоор present past continuous цаг дээр бичигдсэн байна. Тэгэхээр энэ дээр was living гэдэг нь болохоор past continuous цаг байна гэдгийг харуулж байна гэсэн үг. За 4 дугаар өгүүлбэр Tom didn't come out with us. За тэр бидэнтэй яваагүй тийм ээ. За бидэнтэй яваагүй. За дараагийн өгүүлбэр нь за she was working in a clothes. За when I was driving home. За but nobody was watching it because he wasn't feeling well. За эдгээр өгүүлбэрүүдээс хамгийн сайн тохирох нь болохоор чи өгүүлбэр юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр өгүүлбэрийг бүтнээр унших юм бол Tom didn't come out with us because he wasn't feeling well буюу за тэр сайнгүй байсан учраас бидэнтэй хамт яваагүй гэсэн өгүүлбэр. Тэгэхээр энэ дээр he was not feeling. За энэ дээр wasn't feeling гэдэг нь болохоор past continuous цагийг илэрхийлж байна гэсэн. За дараагийн өгүүлбэр за the car began to make a strange noise. За машин сонин дуу гаргасан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр машинаас сонин дуу гарч байсан. За гэдгийг үргэлжлэнэ. За she was working in a clothes shop.
When I was driving home гэж байна. За тэгэхээр энэ дээр тохирох өгүүлбэр нь болохоор C байна. За тэгэхээр бид өгүүлбэрээ үргэлжилж байгаа өгүүлбэрийг нь олохдоо өгүүлбэрийн утгаас хамааруулан аль нь хамгийн тохиромжтой байна гэдгийг хараад тохируулна тийм ээ. За тэгэхээр энийг өгүүлбэрийг бүтнээр унших бол the car began to make a strange noise when I was driving home. За би гэрлүүгээд явж байгаа үед машин сонин дуу гаргасан. За гэсэн өгүүлбэр болох нь тийм ээ. За 6 дугаар өгүүлбэр. The TV was on. За TV байсан гэж байна тийм ээ. За тэгээд үргэлжлэх өгүүлбэр нь за бүгдээр big тохируулга байгаа тийм ээ. She was working in a clothes shop. За sig тохируулчихсан. За die but nobody was watching it. За энэ дэр TV асаалтай байсан гэсэн өгүүлбэр байгаа тийм ээ. Тэгэхээр TV асаалтай байсан гэхдээ хинч түүнийг үзэг байсан гэсэн ди өгүүлбэр нь тохиромжтой байна тийм ээ. За тэгэхээр энэ дэр хинч үзээгүй байх үед зурагт асаалтай байсан гэсэн өгүүлбэр болж байна тийм үү. Тэгэхээр but nobody was watching буюу was watching гэдэг маань past continuous цагийг илэрхийлж байна гэсэн. За 7 дугаар өгүүлбэр when I first met Jessica. За энэ сүүлийн өгүүлбэр бол би өгүүлбэр хүрэлцэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр би буюу за when I first met Jessica she was working in a clothes shop. За би Jessica-тай таалдах үед тэр хотын дэлгүүрт ажиллаж байсан гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр түүнийг хотын дэлгүүрт ажиллаж байх үед би Jessica-тай уулзсан гэсэн утгатай өгүүлбэр болох нэ. За дараагийн дасгалыг авч үзье. Put the verb into the correct form, past continuous or past simple. За энэ дээр past continuous болон simple цагийн аль зөв тохирохыг бичих дасгал байна тийм ээ. За эхний дасгалыг харцгаая. I saw Sue in town yesterday, but she not see me гэнэ. За энэ дээр not see гэдгийг болохоор past simple юм уу continuous цаг дээр зөв тохирох цаг дээр нь тохируулж өгч байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр за өчигдөр би Sue одоо хотод харсан тийм ээ. Гэхдээ тэр намайг хараагүй гэсэн өгүүлбэр болох гэдэг тийм ээ. Тэгэхээр not see гэдэг өгүүлбэр болох гэдэг. Тэгэхээр энэ дээр тэр намайг хараагүй буюу past simple цаг дээр бичнэ гэсэн үг. За past simple цагийн өнгөөс хэлбэр нь болохоор didn't авдаг тийм ээ. Didn't. За тэгээд дартлаас орж байгаа өгүүлбэр нь болохоор хэвээрээ бичигдэнэ. She didn't see me. Тэр намайг хараагүй тийм ээ. За дараагийн өгүүлбэр she the other way. За тэгэхээр энэ дээр тэр өөр зам руу гэж юм тийм ээ. Look харсан. За харсан юм уу, харж байсан юм уу гэдгийг хэдүүлээ тохируулж бичгэнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр тэр намайг хараагүй. За өөр зам руу хараад явжсан гэсэн утгаар бичгчтэй. Тэгэхээр энэ дээр тухайн үед харж байсан гэдэг утгаар буюу was looking. За яагаад was авч байгаа гэхээр хиш идийн араас бид нар was-ыг авдаг тийм ээ. Тэгэхээр was looking буюу she was looking the other way гэсэн үг болох нэ. За дараагийн үйлдвэрийг авч үзье. За хоёр дахь жишээн дээр I home yesterday. За энэ хаалтан дээр cycle гэдэг үгийг cover бичгэнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр when арын өгүүлбэрийг авчихсан. За when I man out into the road in front of me. За тэгэхээр энэ дээр би гэрлүүгээ явж байсан гэсэн одоо дугуугаар явж ирсэн гэсэн өгүүлбэр болох гэдэг тийм ээ. Тэгэхээр I was cycling тийм ээ. Cycling home yesterday. За when I man за энэ дээр болохоор өнгөрсөн цаг past simple буюу stepped out into the road in front of me гэсэн үг болох юм тийм ээ. За дараагийн өгүүлбэр I quite fast but luckily за I managed to stop in time. За би ингэж маш хурдан явж ирсэн гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор за I was багслаа тийм ээ. Past simple дээр I was going quite fast. За би маш хурдан явж ирсэн. But luckily гэхдээ азар би одоо маш богино хугацаанд зогссон гэж тийм ээ. Тэгэхээр I managed to stop in time. За маш богино хугацаанд зогссон. За and I за түүнийг not him hit гэж тийм ээ. Not hit гэдэг маань мөргөөгүй үүс хэлбэрээр бичигдсэн байна тийм ээ. Тэгэхээр би түүнийг мөргөөгүй азар би хурдан зогсоод түүнийг мөргөөгүй гэсэн үг болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр I байгаа учраас за өнгөрсөн цаг дээр didn't тийм ээ. Didn't. За hit бүлэг маань хэвээр орно тийм ээ. Hit юм. За би түүнийг мөргөөгүй гэсэн үг болов. За дараагийн дасгал руу оръё. За put the verb into the correct form, past continuous or past simple. За мөн адил зөв хэлбэрт оруулж гэнэ. За нэгдүгээр хэлбэр Jenny was waiting for me when I arrived. За намайг ирэх үед Jenny хүлээж байсан гэсэн үг байна тийм ээ. За дараагийн хэлбэр what за you do at this time yesterday. I was asleep. За тэгэхээр энэ өчигдөр чи өдөрт юу хийж байсан бэ? За би унтаж байсан гэсэн үг болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дэр асуух өгүүлбэр маань past continuous цаг дээр бичигдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дэр өчигдөр болж байсан тухайн мөчөд болж байсан үйл явдлыг асууж байгаа учраас энэ дэр were you doing буюу past continuous цагаар асуусан тийм ээ. What were you doing at this time yesterday? За өчигдөр чи өдөрт юу хийж байсан бэ? Буюу at this time гэж тийм ээ. Өдөрт чи өчигдөр юу хийж байсан бэ гэсэн чи I was asleep унтаж байсан тийм ээ. Энд нэг чухал дүр байгаа. За энэ нь болохоор I was asleep гэж байгаа. За энэ дээр болохоор бид
Asleep гэдэг маань болохоор adjective байгаа. Verb биш adjective учраас энэ дээр ing төгсгөл авахгүй гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ дээр болохоор I was гэж яагаад авч байгаа гэхээр бид хүний төлөв байдлыг илэрхийлсэн үйлдэлийг илэрхийлэхдээ past continuous болон present continuous цаг дээр хувирдаггүй гэж өмнө үзчихсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор I was asleep гэж бичигдэх нэ. За дараагийн үйлбэр You go out last night. No, I was too tired. За чи өчигдөр орой гарсан уу гэсэн үйлбэр болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр үгүй би маш их ядарсан байсан гэсэн үйлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр past simple цаг дээр асуухтаа did-ээр асан тийм ээ. Did. За did you? За энэ дээр үйл үг маань хэвээр орох хэрэгтэй тийм ээ. Did you go out last night? No, I was too tired. Дараагийн үйлбэр how fast you drive when the accidents happen. За энэ дээр болохоор чи хэр хурдан жолоо барьж байсан бэ гэсэн үйлбэр болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр асуулт дэмчин. За чи хэр хурдан жолоо барьж байсан бэ? Хурдан явж байсан бэ гэсэн үйлбэр болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр how fast. За тэгээд асуух үйлбэр учраас where are you? Drive үйлбэр хэвээр орно тийм ээ. Drive when the accident. За энэ дээр happened. Энэ дээр болохоор where орсон учраас you driving болчихсон тийм ээ. Энэ дээр буруу бичсэн байна. Driving ing бичигдэх хэрэгтэй. За тэгэхээр асуулт болох үед чи хэр одоо хурдтай явж байсан бэ гэсэн утгаар асууж байна тийм ээ. За Sam take a picture of me while I not look гэсэн. Тэгэхээр энэ дээр за намайг хараагүй байх үед тэр зураг дарсан гэсэн үг болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр Sam за take гэдэг нь өнгөрсөн цаг дээр took буюу irregular verb учраас өмнө бос соёлоор хүрнэ гэсэн үг байна. Тэгэхээр Sam took a picture of me while за энэ дээр би хараагүй байсан гэж хэлж байгаа тийм ээ. Намайг хараагүй байж байгаад зураг дарсан. За тэгэхээр энэ дээр look маань болохоор was агуулсэл not looking болох гэсэн тийм ээ. Тэгэхээр was not looking буюу намайг хараагүй байх үед зураг дарсан. За 6 дугаар өгүүлбэр we were in a very difficult position. За we not know what to do. So we do nothing. Зөвхөн тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид not гэдгийг болохоор өнгөрсөн цаг дээр үүсэх хэлбэрээр бичнэ. Тэгэхээр энэ дээр didn't know бол тийм ээ. Didn't know what to do. За юу хийж байгааг нь бид мэдээгүй. За тиймээс бид за юу ч хийж чадаагүй. Юу ч хийгээгүй гэж тийм ээ. Тэгэхээр so nothing гэхээр юу ч тийм ээ. Тэгэхээр энэ дээр do гэдгийг бид нэр за did болгож хурна гэсэн. За so we did nothing. За дараагийн өгүүлбэр I haven't seen Alan for ages. When I last see him he tried to find a job. Тэгэхээр энэ дээр би Alan-ыг олон жилийн турш ингээ хараагүй гэж тийм ээ. Тэгээд тэр болохоор би түүнийг see буюу өнгөрсөн цаг дээр saw болно тийм ээ. Тэгэхээр when I last saw him за би түүнийг сүүл харах үед гэж тийм ээ. Түүнийг сүүл харахад he за тэр ажил хайж байсан буюу хэсэг хугацаанд үргэлжилж байгаа буюу past continuous цаг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр he байгаа учраас was trying to find a job гэсэн хэлбэр болох хэрэгтэй. За дараагийн хэлбэр I walk along the street when suddenly I heard something behind me. Somebody follow me. I was scared and I started to run гэсэн хэлбэр. Тэгэхээр энийг би гудамжаар алхаж байсан тийм ээ. Гудамжаар алхаж байсан. За буюу past continuous цаг бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор was walking. I was walking along the street when suddenly I даныг чимээ сонсон тийм ээ. За heard. За here маань болохоор heard гэдэг хэлбэрээр бичигддэг. Дөрмийн бас үлэг байна тийм ээ. Тэгэхээр I heard something behind me. Somebody. За энэ дээр хин нэгэн намайг дагаж байсан гэж бичин тийм ээ. Дагаж байсан. Буюу J байсан гэж бичдэг. За somebody учраас was-ыг авна. За тэгээд following араас following me. I was scared and I за би гүйж ирсэн гэж бичсэн тийм ээ. Тэгэхээр би гүйж ирсэн. Буюу I started to run гэж бичсэн тийм ээ. За дараагийн өгүүлбэр за when I was young I want to be a pilot. Later I changed my mind. За гэсэн юм өгүүлбэр. Тэгэхээр энэ дээр wanted багтаа тийм ээ. Би залуу байхдаа нисгэгч болохыг хүсдэг байсан тийм ээ. Хүсдэг байсан. Дараа би бодлоо өөрчилсөн гэсэн үг болох гэдэг юм байна. Тэгэхээр энэ дээр later I changed my mind. When I was young, I wanted to be a pilot. Later I changed my mind. Гэсэн үг болж байна. За дараагийн үгээр last night I dropped a plate when I do the washing up. Fortunately it not break. За энэ үгээр зүг болгоно тийм ээ. Тэгэхээр last night за би өнгөрсөн шөнө тийм ээ. Өнгөрсөн шөнө за би plate
dropped тийм ээ, drop гэсэн үг л учраас dropped. За унагсан тийм ээ, унагсан. When I за би хизээ унагсан бэ гэхээр 5-аа унагсан, хизээ унагсан бэ гэхээр I was doing the washing up. За угаах үедээ 5-аа унагчихсан тийм ээ. Importantly азар тийм ээ, is not break буюу энэ хагараагүй гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр өнгөрсөн цаг дээр бичих байгаа учраас did not буюу didn't break. За азар хагараагүй гэж тийм ээ.